Одоогийн сэтгүүлч хоёрын ер нь ялгаа яг энэ чөлөөт гэдэг дээр байх уу? Тэр олон нийтийн санаа бодлыг бас хаашаа чиглүүлэх үү гэдэг дээр сэтгүүлчид бас ажиллаж идэг. Яг энэ соён гэгэрлийн үүргийг ер нь хэрэг гүйцэтгэж байгаа. Энэ тал дээр бол хангалтгүй байгаа гэж би өвдө боддог. Маш сайн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. Буруу мэдээлэл тэрийг нийтэд цацчуул. Энэ худал мэдээллийг анханасаа л гаргах ёсгүй байгаа байхгүй. Баримтыг 2-3 их сурвалжаас нь ингээд баталгаажуулаад ингээд гарах хэрэгтэй. Танингийн хэрэглээ айгу өндөр байсан юм шиг байна. Одоо ер нь тэр нь байхгүй болсон юм шиг байна. Цаг үетэйгээ л холбоотой. Сайн бичиж гинэ гэдэг нь сайн сэтгүүлч юм шиг. Яг мод ингээд нэг иргэдэг штэ бас тийм. Гэхдээ би сонин бол ингээд цаасан сонин бүр алга болчихно гэж бодохгүй байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгцээ нийгэмд ер нь хэр их вэ? Хүний сэтгүүл зүйн аль эртнээс л байсан зүйл л дээ. Хэвлэл мэдээллийн салбарт ингэж их худал мэдээлэл гарч ирээд байгаа нь нийгмийг ингэж их хоосон айдас чичиргэлд автуулаад байгаа нь одоо бид нар яг яах ёстой юм бэ? Одоо яана. За энэ худал мэдээлэл гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарт бол бас байгаад байгаа юм биш. Юу гэдэг аргачлалын хувьд бол зүгээр их үүсвэрийн шалах хэрэгтэй байдаг. Ер нь худалдагдсан сэтгүүл зүй гэдэг ойлголт. Орчин үед чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг маань тэр нэг хүн өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж болно гэсэн л үг байхгүй юу? Сайн бацхан өрхмөнд үзэгчтэй манай сонсын суралцсан подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугаараараа Хүмүүлийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн техникийн багш Мөнтэй багш сэтгүүл зүйн техникийн багш Оюун Бат багшийг урьж авчирсан байна. За багштай өдрийн мэнд хүргэе. За баярлалаа өдрийн мэнд. За ямар ч байсан багш эхлээд юуны хувьд өөрийгөө нэг товчхон танилцуулахгүй юу? За би намайг Оюун Бат гэдэг. За сэтгүүл зүйн багшаар нэг 2010 оноос хойш ажилласан. За 2 дахь сургуульд ажиллаж байгаа. За Хүмүүлийн ухааны их сургуульд 2021 оноос хойш ажиллаж байна. За тэгээ өмнө нь бас нэг телевизийн салбарт бас ажиллаж исэн багахан туршлагатай. За ийм л хүн байна да. Зөв. За ямар ч байсан тантай би таныг их удаан гуйсан. Тэгээд ямар ч байсан авчирч чадсан. Тэгэхээр та бүхэн өнөөдөр ярих гол зүйл бол үндсэндээ сэтгүүл зүйн салбарын талаар. Сэтгүүл зүй энэ айгүй сонирхолтой болчиход байна л да. Ялангуяа хуучны үеэ бодох юм бол бид нар өнөөдөр айгүй тийм сонин юм хит цахимжсан ийм нийгэмд амьдарч байгаа учраас өнөөдөр яг сэтгүүлч гэдгийг манай монголчууд үндсэндээ ойлгохдоо нэг тийм их болж бүтэхгүй үнээр хараадах шиг байна. Сэтгүүлч гэхээр нэг ийм худалч гэж хэлмээр юм шиг баг зарим хүмүүс хараадахт. Тэгэхээр хоёул энийг яг задлж өнөөдөр дэлгэрэнгүй тайлбарламаар байна лөө. Болоод би таныг оруулж гуйсан. За тэгэхээр эхний хоёулаа шууд асуулт хариултаасаа яваад эхэлсэн дээр баг. Ер нь яг манай улс яг түүхэн талаас аваад үзвэл хамаг ямтайгаа бол 1900 онд баг 20 дугаар зуунд анхудаага танилцж эхэлж байгаа. Хуучин бол бид нар чинь малчин байлаа, малаа малдаг байлаа. Ер нь яг манай Монгол улсад бол яг сэтгүүл зүйн салбар хэзээ өсч өгсөн юм бэ? Яаж эхэлсэн юм бэ энэ бүхэн? За манай Монголдхыг асууж байна те. За Монголд бол үндэсний сэтгүүл зүй 1913 онд шин толемих бичиг сонин гарснаар эхэлдэг. За яг өмнө нь бол гадны орнуудаас монголчуудад зориулж гаргаж ирсэн сонин байсан нэг Оросоос Хятадаас тийм ээ. Тэгэхээр энэ 13 оноос хойш л ер нь ярьж эхэлнэ л те. Тэгээ яг хоо дэлхийн хэвлэл мэдээлэл бол эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Одоо нөгөө Гутенбергийн хэвлэх машин 15 дугаар зууны 2 дугаар хагаст гараад одоо европчууд энэ мэдээлэл гэдэг зүйлийг олноор нь хувилж хэвлэж болох юм байна. Ингээд цаашаа хөвлөх юм байна. Чинь бизнесийн салбар руу ороод гэ тэ. Энэ ач холбогдлыг ойлгоод аль эрт эхэлсэн байхгүй тэ. За манайхан чи сая хэллээ. Ерөөсөө л нүүдэлчин хүмүүс явж байгаа л тэ. 20 дугаар зуунд анх одоо энэ бас хөрш орнуудын нөлөөгөөр ингээд өөрийн гэсэн хэвлэл мэдээлэлтэй болж байгаа юм. За ингээд яг 20 дугаар зууны хэвлэл мэдээллийн түүх гэх юм бол тийм ээ одоо бид нар Монцамай агентлаг за тэгэл үнэн сон ингээд нөгөө социализм яаж явсан яг тэр түүхэл ерөөсөө явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чиний түрүүний эхний одоо үгэнд гардаг шиг манай салбарын нэр хүнд одоо тодорхой байдлаар бас муугаар яригдэж байна гэдэг бол
одоо нөгөө цаг үеийнхаа үзэх ёстой юмыг үзээ явж байгаа л гэж харж байгаа. Бид нар чинь яг одоо энэ чөлөөт хэвлэл гэдэг зүйлийг чинь 1990 оноос хойш л үзэж байгаа байхгүй тий. Тэгэхээр дэлхийн одоо тэр Америкийн чөлөөт хэвлэл тийм үү, одоо тэр шар сонин үүсэл Пулитцерээс ахуулаад ингээд олон одоо хугацааг өнгөрөөсөн биз дээ. Гэтэл бид бол энэ 30-40 өдгөн жилийн хугацаанд чинь одоо энэ мэдчлэн тийм үү. Одоо ийм хуурамч мэдээллүүд гарна, муу сэтгүүлчд гарна тийм ээ. За тэгэл одоо юу гэдгийг худалдагддаг ч юм уу. Иймэрхүү зүйлс чинь ингээд одоохонд бол биднэрт ингээд байгаа зүйл. Цаашаа бол ер нь цэвэрших байх, улам сайжраад явах байхаа л гэж боддог шүү дээ тий. Гэтэ түүхийн хувьд аваад үзэх юм бол бид нар их тийм залуу сэтгүүл зүйтэй гэж хэлж болно. Энд ч одоо өсч хөгчөөд 100 жилээ дөнгөж давж байгаа юм шүү дээ. Тий. Гэхдээ нөгөө 100 жил гэдэг нь бас нэг бодлын урт юм шиг боловч тэр өмнөх тийм үү хэвлэл мэдээлэл чинь хараат тийм ээ. Одоо төр засгийн чөлөөт хэвлэл гэж байгаагүй. Зөвхөн төрийн хэвлэл гэж байна. Тэгэхээр тэндээс гарч ирсэн үнэн сонин гэдэг бол одоо төр засгийн дуу хоолойг дамжуулагч л одоо байсан байгаа байхгүй тийм үү? Гэтэл хэвлэл мэдээлэл гэдэг чинь илүү өргөн хүрээтэй тийм ээ. Чөлөөт зах зээлд чөлөөт хэвлэл байж хүм болгон хэвлэл нийтлэх эрхтэй байж ин чинь одоо өөр юм гэсэн тийм ээ. Яг мөн чанараараа явдаг. Тийм болохоор тэр хугацаа маань чөлөөт хэвлэл үүссэн цаг маань л бага байна л гэж хэлээд байгаа юм л да тий. Энийг 90 оноос эхэлж тоолох уу? Тий. Тэгэхээр одоо үндсэндээ 35 жил. Тий. 35 жил. Энд чинь нөгөө төвч тэгж яриад байт юм бэлээ. 30 жил гэдэг бол хүний амьдралын хувьд бол урт хугацаа баг. Тэгтээ хүн төрөлхтний түүхийн хувьд бол нүд дэрмэх зуурын хугацаа. Тэгэхээр энэ бол одоо маш залуу салбар гэж баг хэлэх юм биш үү? Яг 90 оноосоо тоолох юм бол тийм байна. 20 дугаар зууны үеийг ингээд хараад үзэхээр ялч нөгөө нам засгийн одоо мэдээлэл бодлого үзлийг ингэж ард түмэнд тэгэхээр ер нь яг өмнөх үеийн сэтгүүлч хүн одоогийн сэтгүүлч хоёрын ер нь ялгаа яг энэ чөлөөт гэдэг дээр байх уу? Ер нь бол яг одоо тэгэхээр сэтгүүлч хүн гэж ихээр яг ямар хүнийг хэлнэ гэсэн үг 20 дугаар зууны үетэй харьцуулах юм бол магадгүй өнөөдөрөөс эргээд харах юм бол яг уу ур чадвар гэх юм уу те одоо ер нь социализмын үед бас хяналт бас шаардлага өндөр байсан гэдэг тухай бид нар сонсдог тийм ээ. Одоо найруулгаас ахуулаа, хэл найруулгаас ахуулаад одоо үнэн сэн одоо бусад манай хэвлэл мэдээллийн шаардлага бол өндөр байсан л да. Тий. Гэхдээ сэтгүүлч хүн гэж хинбэ гэдэг маань тэр одоо юу гэдгийг зөвхөн редакторын ажил биш байхгүй те одоо бинтэ мэдээг цааш нь дамжуулагч гэдэг юм уу энэ хүрээнд одоо хязгаарлагдхаа болсон. Тэгэхээр төр засгийн ааш өмжлөхээс ахуулаад тийм үү болохгүй байгааг нь хэлж ярихаас ахуулаад өөрийн зүгээс одоо нийгэмд бас хэлье гэсэн мессеж өгдөг тийм ээ. Ийм хүмүүс. За тэгээд ер нь бол бидрийг ярьдаг юм л да одоо манай багш нар ч хэрдэг. Бис заслын эмчтэй сэтгүүлчийг бас зүрэлдэг те. Заслын эмч нэг хүний одоо толгойд архитай ажиллаж байгаа бол сэтгүүлч нийгэм даяар нь ажиллаж идэг те. Тэгээд тэр олон нийтийн санаа бодлыг бас хаашаа чиглүүлэх үү гэдэг дээр сэтгүүлчид бас ажиллаж идэг байхгүй те. Тэгэхээр мэдээлэл зөв байх юм бол улс орны ямарваа нэгэн жил хөгжил те зөв урагшлна. Тэгэхээр одоо юу гэдгийг үнцэг гэж бас байх хэрэгтэй сэтгүүлчтэй. Сэтгүүлч маань өөрөө их боловсрсон, их уншсан, мэдсэн, шинжлэх ухаантсан ч гэдэг юм уу. Ийм байж ич одоо нөгөө мэдээлэл дамжуулаад байгаа, мэдээллийг аваад байгаа тэр хүмүүсээ соёнгийг ирүүл. Зөв чигтэн чиглүүлнэ. Тэгэхээр сэтгүүлч хүн бол маш чухал хүн. Тэ. Чухал хүн. Тэгжил хилдэг те. Нийгмийн соёнгийг ирэлт хувь нэмэр оруулдаг. Хувь нэмэр оруулагч. Би өстой тэг сонсож байгаа юм байна. Би баг нийгмийн соёнгийг ирүүлж гэдэг утгыг баг багшиж ойлгодог байсан. Тэгэхээр нөгөө яалтчгүй тийм байгаа баг. Одоо ер нь ингээд харахаар амар цахимжчлаа. Одоо ер нь энэ мөн чанар нь хэр алдагдчихж байгаа бол
Та яг өнөөдөр одоо Монголд байдаг сэтгүүлчтэй ингээд харьцуулаад үзэхээр яг энэ соён гэгэрлийн үүргийг юу хэрэг гүйцэтгэж байгаа бол. За энэ тал дээр бол хангалтгүй байгаа гэж би өвдө боддог тийм. Яг соён гэгэрлийн хувьд. Яг л түрүүн би хэллээ те сэтгүүлчтэй маань өөрсдийн боловсрал тааруу байгаа. Нэмгэн байгаа. Яг их сургуулаас янз бүрийн их сургуулийн бас чанар яригдж байгаа янз бүрийн сургуулиас гарч байгаа хүмүүс байгаа сургууль төгсөөгүй ч хүмүүс үйж идэх те. Гэхдээ одоо тэр мундаг сургуулийн нэр хэлж болно. Гэхдээ тэр хүн яг хичээлдээ сууж исэн үгүй юу те. Юу хийгээ явж исэн те 4 жил гэдгийг бас бодох хэрэгтэй. За нэг энэ бол мэрэгжлийн хувьд тэр хүнийг мэрэгжлийн хувьд л одоо бэлдээд гаргаж байгаа асуудал байхгүй юу. Гэтэл сэтгүүлч хүн бие дааж өөрөө маш сайн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Юм унших хэрэгтэй тий. Маш сайн ном унших хэрэгтэй. Сайн одоо цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй тий. Одоо энэ захимжиж гин гэж энэ хиймэл оюун гэж нэг л энэ болгоныг бас өөрсдөө бие даагаа сурах хэрэгтэй тий. Ингэжиж одоо тийм хэмжээний хүн болох байхгүй тий. Соёнгийн эргүүлэх хэмжээний тий. Тэгэхээр боловсрал гэж юу вэ гэдгийг одоо мэдхээс л ойлгохоос л эхэлнэ л дээ тийм. Боловсрал гэдгийг одоо ойлгогдоод байгаа энэ тийм ээ төвшөнд авч үзэх юм бол тэр хангалтгүй. Яг үнэндээ тэр сургуулийн 4 жилийнхаа боловсролыг ч хангалттай эзэмшээгүй маш олон хүн гэж сэтгүүлчийг явж идэг учраас салбарын нэр хүнд бол ундаг л та. Тийм. Дээр нь ёс зүйн асуудал байгаа. Сэтгүүлчид өөрсдөө ёс зүйгүй байдаг учраас их муу нэртэй болоод байна те. Тэгэхээр ёс зүй бол одоо хамгийн дээд боловсрал байхгүй те. Тэгэхээр дөрөв нөгөө л боловсрал руугаа орно. Боловсралгүй байна. Тийм учраас чи ёс зүйгүй байна гэж хэлж байна. Би ингээд ёс зүй гэснээс нэрэ түрүүн сүүлийн үед их кино үздэг боллоо л да. Гадаадын хүмүүсийн сэтгүүл зүйн салбарын талаар хийж байгаа кинонуудыг үзэхээр яг таны хэлдгээр соён гэгэрүүлдэг. Мэд хэрхийг дэмждэг тий хүн ингээд альва үннээс бас одоо мэдхгүй өнгөрөөч үедээ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингэж тухайн нийгэмд бас мэд хэрхээр хангадаг ажил хийж байгаа шиг байна. Монгол ийм кино юу байдаг юм болоо ер нь кинонууд дээр ингээд барууны кинонуудыг ингээд үзэхээр тэр сэтгүүлч хийж байгаа квест мундаг хүн юм аа нэрэ улс төрийн дарамтаа тисхийн хувь хүний дарамтыг их даван туулж гин. За тэгжиж ер нь хүмүүсийг мэдрэхээр хангаж байна. Монголын зарим нэг юм сэтгүүл зүйн одоо харуулж байгаа кинонуудыг үзэхээр ингээл тэгэл нөгөө авилгал нь орж ирээл улс төрийн одоо атсан шалаа балиар заваа юм нахаал орж ирээл их. Энэ кино өөрөө сэтгүүл зүйг бас зөв толддог бол тий. Ер нь кино бол сонирхолтойгоор хүнд бас мэдээлэл өгч идэг тий. Тухайн салбарыг танилцуулж идэг. Би бол Монгол кино үздэггүй. Тэгэхээр одоо манай сэтгүүл зүй яаж үзүүлж харуулж байгааг нь бол мэдэхгүй байна. Гадны кинонууд үзнэ, Холливуудын кино үзнэ. За хоёлоо ярьжсэн шүү дээ тий. Би чамд бас санал киноны нэр хэлж ийсэн. За тэр алдартай Вашингтон Пост сонины тухай пост гэдэг кино байна тий. Нью-Йорк Таймс тэр хоёрын одоо бас өрсөлдөөнийг харуулж идэг. Мэрил Стрип, Том Хэнкс хоёрын тоглосон тэр кинон дээр нөгөө л тухайн үеийн улс төрийн одоо нөхцөл байдал те нөгөө улс төрчдийн булхай лөврийг одоо үзүүлж харуулж байгаа шүү дээ. Тэр маань ингээд хэвлэл мэдээлэл улс төртэй бас ингээд утгалтаад байдаг. Санхүүгийн хувьд те хараат байх гад байдаг. Тэгэхээр тэр редакц бол зориг гаргаа те бид чиний дөрөв хэлдэг шиг одоо олон нийтийнхээ мэдих хэрхийг хангах хэрэгтэй. Тийм учраас юунаас ч яахгүй байна, улс төрчдөөс яахгүй байна гэдэг ингээд тэр мэдээллийг ингээд одоо нийтэлдэг шүү дээ тийм. Бөөн эрсдэл одоо өөрчтэй. Ийм л одоо хүмүүс байх хэрэгтэй байдаг сэтгүүлчд бол. Тэгээ тэрийг их гоё харуулдаг. За дээр нь тэр Frost and Nixon гэдэг кино байдаг шүү дээ тийм. Тэр бас л Nixon-ы хэрэгэлтэй тэр одоо Watergate-ийн хэрэг гэж алдартай хэрэг манай сэтгүүлзүүд одоо 90 сурвалжлах сэтгүүлзүүн бас тод жишээ болдог. Байнга яригддаг. Тэгээ нөгөө намаа тагин чагинж жагаад одоо бас бурууддаг тийм Nixon чинь ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө намаа тагинсан гэд. Тэгээ тэрийг бас тэр одоо тухайн Америкийн хэвлэлүүд ингээ гаргаж ирж байгаа юм бол бас одоо маш сайн ажиллаж байгаа тийм. Цагдаа нараас өмнө дөрүүлж ажил тэр цагдаа нар уг нь хийх ёстой ажлыг сэтгүүлчид тийм үү эренгийн сэтгүүлчид хийгээд
Тэгээд одоо тэр албан тушаалтанд хариуцлага тооцоолж байна гэдэг бол бас нэг шат тийм үү урд нь алхацсан байгаа байхгүй тийм мэдээж олон нийтийнхаа өмнө дээр нь одоо тэр одоо манай АТ-гээ тэргээд одоо газрууд байдаг шүү дээ тийм тэрэн шиг одоо улс төрчдийн энэ улгаалын өөрийг илчилж явах хэвээр газрууд бол яг хөвгтэй ажиллаа хийдэг тийм ээ мэдээж тэгтээ бүгдийг нь үзүүлж харуулж чадахгүй ирж хайж чадахгүй байгаа бах. Тэгвэл сэтгүүл зүй бас энд оролцдог байхгүй тийм. Өөрсдөө ирж хайдаг. Манай сэтгүүл зүй, манай иргэнгийн сэтгүүлчид бас жоохон төгтөлтэй юу гэдэг нь яг хуу тодорхой хэмжээнд бас л нөгөө цаг хугацаагаад байгаа л явж байгаа тийм. 100% бол болоогүй. Цагдаа нар дээр очиод одоо юу гэдгийг юу болсон бэ, яасан бэ гэд микрофон барих бол одоо хинч хийж чадах ажил байхгүй. Тэр цагдаа нарыг тэрийг олж илрүүлэхээс өмнө ирж хайгаад тийм үү? Хэрэг илрүүлээд тэр бас нэг улс төрчийн тухай кино байдаг шүү дээ тийм. Цагдаа нараас өмнө тэр асуудлыг ирж хайгаад Russell Crowe тоглодог. Тэрэн дээр цагдаа нар ууралж байгаа байхгүй тийм. Та нар надад биднэрт мэдээлэл өгсөнгүү тийм. Гэхдээ та хэд өөрсдийн чинь хийх ажил шүү дээ тийм үү? Бид өөрсдийнхөө замаар өөрсдөө ингээд энергийг илрүүлчлээ гэдэг ингээд нүүр бардам зогсож идэг. Тэгээ ийм л одоо чухал жил мэрэгжил байгаа байхгүй тийм. Тэгээ энийг тэр Холливуд тийм сайхан гоё үзүүлж харуулж байна. Тэгэхээр бол тэндээс л одоо их тийм урам зориг бас авдсан юм да. Бас яг тийм байх тийм. Мэрэгжил чинь бас бас гоё мэрэгжил биш шүү гэл бахархаал тийм. Манай Монголын одоо тийм кино ихээр хэцүү байна л та. Би Монгол кино нэг хэсэг нэлээд үздэг байсан. Тэгээд тэрэн дотор манай Монголын кинонууд ягаад ч юм нэг юм ядуурал. За тэгэл нэг төөрсөн хайр. Тэгэл нэг шаналл. Тэгэл араар тавилт тэгэл ерөөсөө маш юм хүнд сэдвүүдийг хүндсэн. Тэгээд тэрийг ингээ асуухаар ягаад тийм кино хийж байгаа юм бэ гэхээр үнний чинь хэлж гин мэлж гин гэл хэлээд дээ. Яг юм нэг салбар дагнсан кино ер нь байхгүй маань. Гэтэ кинонууд дотор нэг юм сэтгүүлчийн талаар гардаг. Тэгээд тэрийг ингээ харахаар л нөгөө авилгал аваад эхэлнэ. Тэгэл бүүн худал мэдээлэл нийгэм тараагаал ингээл эхэлнэ. За тэр бол яг айгүй хэцүү сэдв байна. Түрүүн таны дурдсан 90 сурвалжлах сэтгүүл зүй гэдэг дээр би нэг зүйлийг айгүй дотор боддог байхгүй. Тэгээ энийг яг одоо асуус цагаар болцсон юм байна. Хэрвээ тухайн сэтгүүлч ингээд 90 сурвалжлах сэтгүүл зүй хийж агаад буруу мэдээлэл буюу буруу ойлгоод одоо нөхцөл нь тэгж тааруулаад ч юм уу. Тэрийг нийтэд цацчвал яах вэ? Ийм үе юу болт юм болов? Тий, одоо энэ эхлээд хуулийн зохицуулалт байж явах хэвээр. Яг нэгдүгээрт хуулийн асуудал байгаа хөөх, эрх зүйн асуудал. Нөгөө талд ёс зүйн асуудал байдаг байхгүй. Тэгэхээр одоо манай хэвлэлийн эрх чөлөөний хууль гэдэг сэтгүүлчтэй холбоотой нэг юм хууль 98 онд гарсан. Энэ хууль бол дөрвөн зүйл залттай байдаг байхгүй тий. Энэн дээр тийм одоо нарийн ширхэг юм бол байхгүй. Энийг одоо ингээд одоо дахиад ингээд улс төрчид л гаргаж тавиад идэм л да ингээд эмчлэх ёстой гэдэг ингээд тэрэн дунд магадгүй сэтгүүлчдийг одоо шинжилсэн найруулга нь ингээд улс төрчид ингээд гаргаж ирээ. Тэгээд нэг хэсэг сэтгүүлчдээр ингээд хилэлцүүлэг явуулсан болоод ингээд яваад идэгин те. Муу хууль байснаас бол байхгүй байсан дээр байдаг байхгүй. Тэгээд тэр дөрвөн заалт нь бол төр хэл мэдээлэлтэй байхыг хориглоно гэдэг. Сэтгүүл зүйд ямар нэгэн цензур тавихыг хориглоно гэдэг маш хоёр том чухал зүйл залт ингээл хэлсэн байдаг. За эрүүгийн хуулийн 13 14 гэдэг энэ дээр нэг хэрэг байна да тий. Одоо зүйл залт. Тэгэхээр худал мэдээлэл тараахтай холбоотой. Тэгээ ганцхан сэтгүүлчдийг хэлж байгаа юм биш л дээ. Ер нь худал мэдээлэл хинч гаргаж болно тий. Тэгээ энэ маань их айхтар ял гэхээсээ ялтаа гэхээсээ илүү нөгөө сэтгүүлчдийг бас нэг жоохон залхаан цэрлүүлэх байдалтай. Одоо байнгын цагдаа дээр дууддаг ч юм уу те. Одоо ингээд тэгээд сэтгүүлч чинь бас ингээд уг нь зөв юм битсэн тийм ээ. Одоо үнэхээр болохгүй байгаа юм битсэн байгаад дээрээс ямар нэгэн нөлөө ороод тэг ингээд удаад байхад бол айгүй хэцүү байдаг. Тэгэхээр энэ нөгөө эвлийн эрх чөлөөний индекс хүртэл ингээд унах одоо шалтгаан бол практик дээр ингээд гаргаад ах юм бол ийм. Тэгэхээр үнэхээр одоо чиний түрүү асуудаг үнэхээр буруу мэдээлэл гаргачих юм бол одоо тий
ямар нэгэн сэтгүүлч бай, хинч бай те. Сэтгүүлч хүн гэхлээр одоо хүнийг гүтгэж болдог, доромжилдог болдог тийм тустай хүмүүс биш байхгүй юу? Хинч байсан хүнийг гүтгээд одоо юу гэдгийг их муу мухагаар хэлээд эсвэл ажил амьдрал тийм үү? Одоо цаад үр дагавар бол янз бүр хийж болно. Энэ худал мэдээллийг анханасаа л гаргах ёсгүй байгаа байхгүй те. Сэтгүүлч хүн бид нар одоо байнга одоо багш нар бол оюутнуудтай хэлждэг. Баримтыг 2-3 их сурвалжаас нь ингээд баталгаажуулаад ингээд гаргах хэрэгтэй. Худал мэдээлэл одоо дараах бол сэтгүүлчийн хамгийн одоо том хэцүү алдаа, мэргэжлийн алдаа гэдэг. Тэгээ ингээд бэлтгэгдсэн одоо эсвэл маш ёс зүйтэй тийм мэргэжлийн редакцаас бол энэ бол эцсэнгой баг гардаг зүйл л дээ. Гэхдээ бас алдаа гарахгүй юм байхгүй, ганц нэг хүн жижиг сажиг баримтын алдаа бол гарах магадaltaй. Тэнийг бол ер нь яавал зүгээр гэж хувь хүний хавьд боддог гэхэлэр мэдээж хариуцлага байх ёстой. Гэхдээ тэр нэг айхтар одоо тийм төрийн зүгээс өгж байгаа тийм ял шийтгэлхээс илүү сэтгүүл зүйн салбар дотроо хариуцлага, ёс зүйн хариуцлага гаргадаг тий. Манай нөгөө зах зээл нь жижиг л байгаад байдаг юм л да. Тэгээд одоо сэтгүүлчээр одоо эдэн ажиллаж байна. Нэг сайтаас нь ингээд за чи худал мэдээлэл гаргалаа гэд ингээд хөгөөд явуулахад дараагийн сайтн нэрийг тосоол авчдаг тий. Тэгэл ингээл яваад идэг тийм нэг унартай сэтгүүлчд бол байдгийн. Тэгэхээр уг нь бол гадны оронд бол яадаг вэ гэхээр ямар ч салбарт тийм штэ тий. Одоо спортод бол нэг зөв бус үйлдэл хийгээд тэр холбооноосоо хөгдөө дахиж том тэмцээн уралдаанд орох хэрэггүй болдог үстэй. Тэрэн шиг магадгүй одоо ийм салбарын зохицуулалт ёс зүйн хариуцлага гэдэг оногдуулдаг одоо бага хэмжээний тийм ээ одоо тийм асуудлууд дээр байхад л одоо хангалттай гэж боддог тийм. Тэгэхгүй одоо сая одоо манай хойд хөршийн жишээ байна. Одоо энэ цэргийн армийн тухай одоо нэр хүнд унагсан мэдээлэл гаргах юм бол 10 жилийн хорих оноо нэтргээд ийм халхавчин доор одоо улс төрчид дур зоргоороо аашилдаг нөгөө дарангуйлал явагддаг ийм асуудал бий болдог байхгүй. Тэгэхээр хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөгөө бол маш л их сайн хамгаалж явах хэрэгтэй. Сэтгүүлчтэн ч тэр те. Тэгээд олон нийт ч гэсэн сэтгүүлчдийнхээ талд байж явах хэрэгтэй байхгүй. Миний мэдэх хэрхийн төлөө чи сайн яваараа те. Зөрөгтэй байгаараа гэд ингээд. Тэгээд эрх зүйн хувьд бол тэрийг нь бас их сайн байлгах хэрэгтэй. За нэг юм сонирхолтой асуулт байна. Энэ одоо яг уу энийг би бүр баг бахсаа эхлээд миний нүдэн дээр болж байгаа үйл явдал учраас бүр сонирхол төрөд асуумаас хатдаг. Баг бахад эмээ өвөө сонингоос салдгүй байлаа. Зурагтнаас ч салдгүй байлаа. За манай гэрт бол өвөө эмээ бүр ингэдэг байсан. Сонингоо ингээд уншаад хадгалаад дараа 7 хоногт чинь өмнө яад бид ингэ санаад байна. Өдөр болгоны дугаар авдаг байсан байл үү те. Тэ. Өдрийн сонин 100-ны мэдээ энтрээс ингээд захиалж аваад уншаал тайвангууд би уншаал тэгээд чинь би баг бичиг үсэг сурж байгаа хэлбэр байхгүй. Тэгээд ингээд явангууд нэг мэдсэн чинь манай гэрийн хан дүүртэл ингээд сонин өлгөгдөөд л одоо хүмүүс сонин унших болчихлоо. Тэ. За зурагт мэдээч баг үзэх болчихлоо. Энэ цаг үеэсээ болоод тэгв эсвэл тренд нь дуусчихв эсвэл хүмүүсийн сонирхол байхгүй болчихв энэ яагаад хүмүүс ийм болцсон юм бол яагаад одоо ер нь би ингээд нэг судлаад үзэхээр сонин гаргахаа болов юм байл шүү дээ тий Android медиа сонин гаргаж байгаа юм байл одоо ч 100-ны медиа сонингоо ээж л байгаа юм байл яагаад гэхдээ ингээд нийгэмдэр харангуут хүмүүс нэг сонин мань уушаа сонин гарч ирэлтгээ барыг болцсон шүү хуучин социализм үед ингэж ярьдаг байсан гэж нэг өдрийн одоо улсын за нэг өдрийн мэдээлэлээс хоцрол улсын хөгжлөөс 1000 алхам хоцордог байсан учраас сонин гарч ирэлт нэг уншихгүйсэн гарч ирэлдэг байсан энэ гэдэг үзэхээр тухайн үед бас сонингийн хэрэглээ айгүй өндөр байсан юм шиг байна. Одоо ер нь тэр нь байхгүй болсон юм шиг байна. Энэ яг юутай холбоотой болов шүү. Тэгээ цаг үетэйгээ л холбоотой тийм. Угаасаа ганцхан бас монголчууд ч тэгээгүй бах. Ер нь дэлхийн нийтээрээ л тийм судалгаанууд ч байдаг. Багассан байгаа. Тийм. Сонин унших нь багассан. Гэхдээ сонин нөгөө хэвлэмэл байдлаар нь унших нь багасаад онлайн хэлбэрт ороод тийм нөгөө томчууд Нью-Йорк Таймс тэр Вашингтон Пост эдэр чинь бүгдээрээ л одоо бол ажиллаж байгаа. Гол нь тийм онлайн хөлбөртэй бас давхар болоод тийм ингээ явж байгаа. Тэгээд одоо цаг үеийн нэг сошиалос болж байгаа тийм үү? Сошиал гэдэг маань өөрөө ингээд мэдээллийг
нэг бодлын юм үнэгүй хэрэгсэл болгоцсон тий. Тэр олон сайтууд сонин дээр гардаг мэдээллүүдийг ингээл эргүүлээ тавиад хүнд ингээд үндэл бүргүү өгöd тахлаар заавал одоо мөнгөөр худалдаж ав сонин унших уугүй юу гэдэг болчдөг. Мэдээний хувьд тийм. Гэхдээ сонин одоо сайтаас юугаараа ялгарх вэ гэхлээр одоо даацтай том ийм нийтлэлүүдээр байж болно да, ярилцлага байж болно. Ийм ялгарл илүү мэрэгжлийн одоо сонин бол редакцийн хувьд бол илүү тийм мэрэгжлийн. Чиний сайн хэлдэг дээр 100-ны мэдээ өдрийн сонин гэдэг энэ манайд бас олон жил болж байгаа энэ өдөр тутмын сонинууд бол мэрэгжлийн сайн редакц одоо байдаг. Сэтгүүлчд нь бол үнэхээр одоо сайн бичдэг тийм ээ. Үнэхээр сайн бичиж гинэ гэдэг нь сайн сэтгүүлчийн шинж. Одоо ингээд сэтгүүлчдийн хүмүүс ингээд нэг юм лайв хийгээ те. Нэг микрофон бариад гараал тэгэл одоо энэ тэнд даргын үүсгэл зарим нь ч одоо хаалгын цөм цөхөж ороод те. Ингээд лайв хийж байгаа. Зарим талдаа мэрээ цэргүү харагддаг. Заримдаа ч бол одоо үнэхээр тэр бултаад байгаа яриа өгөхгүй байгаа одоо дарга нарыг бол одоо яаж хийж байгаа илдэж байгаа хөөгөөд яриаг нь авах нь ч магадгүй зүг байх. Нэг ийм хүмүүс төр сэтгүүлчдийг зөвхөн төсөөлөд байгаа байхгүй. Гэтэл тийм биш. Энэ олон мэрэгжлийн редакцуудад, сонинуудад, за телевизүүдэд ч байгаа л да тийм ээ. Сайн мэрэгжлийн редакцтай сайтууд байна. Энд одоо чимээгүй хүн тийм ээ урдах нийтлэл нэвтрүүлгээ хийгээд явж байгаа сайн сэтгүүлчд байгаа. Тийм байгаа. Тэгэхээр бичдэг байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэр сонинд чи яах юм бэ? Чи гарч ирээд ярих биш тийм ээ. Царай мараа чухал биш тийм үү? Сэтгүүлч юугаараа ялгарч танигдах хэрэгтэй байдаг гэхээр сайн бичдэг л байх хэрэгтэй байдаг байхгүй тийм. Тэгэхээр ур чадварын хувьд за тэгээ түрүү ярьсан нөгөө соён гэгэрүүлэх тал дээр өнцгөн зөв тийм ээ. Агуулгын хувьд их тийм өргөн сар хүрээтэй ийм бичлэгүүд сонин дээр одоо гарах хэрэгтэй л доо тэгжиж одоо уншигчтай бас татна. Тэг яг мод ингээд нэг иргэдэг штэ бас тийм. Гэхдээ би сонинг бол ингээд цаасан сонин гэхэд бүр алга болчихно гэж бодохгүй байгаа юм. Одоо манай шавь дээр анарид сайтын ерөнхий редактор Түшигт Эрдэнэ гэдэг залуу. За энэ анаридынхан энэ анарид гэж сонин гаргаж байгаа тийм. Энэ сонин бол энэ залуучуудыг эргүүлээд бас тийм. Ялангуяа залуучуудыг энэ сонинд ороод татах их тийм том ажил хийж байгаа тийм. Их талархууштай байгаа. За тэгээд одоо бусад сонинууд нь тийм. Энэ 100-ны мэдээ сонин бас манай төгсөгч ажиллаж байгаа. Ингээд видео янз бүрийн бас контентууд хийгээд эхэлсэн байлээ. Сонингийнхаа хажуугаар ингээд янз бүрийн байдлаар л эргүүлээд хүмүүсээ татах хэрэгтэй байх л та. Тийм мэрэгжлийн байдлаараа тийм. Тэрнээс биш ер нь бол нэг тийм сонин муудаа бол нэг хүмүүс тий сонин уншихаа болчиход байгаа биш бах. Ер нь бол цаг үеэд байгаа л технологичсон болохоор одоо нөгөө хүн болгон утаснаас л мэдээлэл авч байгаа болохоор л гээд байгаа байх л та. Тэгж бодож байна. Телевизийн хувьд бол миний хувьд зүгээр хүний өнцөг шүү тий. Яг хөө тийм би судалгаанууд ч хийсэн байгаа. Өргөн нэвтрүүлгийн одоо телевизийн хөтөлбөр дээр одоо судалгаа хийсэн 2-3 жилийн одоо тийм судалгааны үр дүн байна л та. Ер нь манай телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр одоо тий маш унсан, маш хангалтгүй байгаа. Мэргэжлийн хувьд одоо сонирхолтой байдал хэлбэрийн хувьд тий агуулгын хувьд маш одоо нөгөө одоо энэ хөгжсөн байгаа сошиал тий энэ орчин үеийн платформуд дээр мэдээлэл авдаг болцсон, контентэд суурилсан мэдээлэл авдаг болцсон энэ үзэгчдээс хоцорцсон. Айларт хоцорцсон. Энэ өргөн нэвтрүүлгийн телевизүүд 17 телевиз үзэгчдээс 2500 төгрөг сар бүр IP телевиз дээр нь авдгийг. Тэгээд ингээд нөгөө хэрэглэгчд бол өгөөж гэж өгөөгүй те. Нэг юм журам дээгүүр одоо ус төрчлөө бидэж гаргаал. Тэгэл телевизүүдийн холбоонд ингээд даваад ингээд явдаг энэ төлбөр байгаа. Тэгээд ингэж их одоо хэрэглэгчдээс төлбөр аавн дээр нь реклам туршлагын орлого энэ улс төрчдийн олон төр захиалгатай мэдээлэл тийм үү. Ингээд санхүүжилтийн хувьд бол ийм их мөнгө авч иж эргүүлээд өгж байгаа мэдээлэл нь маш хангалтгүй байдаг байхгүй тий.
Нөгөө л одоо нэг даргаыг дагаж яваал очиод нэг сайн малчин шалгаруулж яах гэдэг мэдээлэл тийм ээ. Тэгээ шин юмрөөсөө хийхгүй олон ангид кино одоо шин хийх хэрэгтэй хийхгүй, баримтат кино хийхгүй тийм үү? Сайн нэвтрүүлэг контентууд хийхгүй. Одоо нэг хідэн entertainment телевизүүд л биш үү тийм үү? Энэ телевизүүд нэг хідэн шоу хийж үзэгчдэд татчихын тэрнээс өөр юмгүй байна. Нөгөө танин мэдхгүй байхгүй болсон. Нөгөө соёнгээр үлэх үүрэг 0 тийм ээ. Танин мэдүүлэх сайн одоо нэвтрүүлгийг контент баримтат кинонууд хийх хэрэгтэй. Тэгээ энэ тал дээр одоо их хоцрогдсон учраас телевиз монголчууд бол ялангуяа гэж би хэлэх гээд байна. Би одоо дэлхийн тийм том хүрээний судалгаа хийгээгүй учраас монгол үзэгчдийн хувьд авч үзэхэд бол өрсдөөсөө болсон. Тийм. Агуулга дээр хөтөлбөр дээр анхаарахгүй. За тэгэл одоо цаашид юу болохыг мэдэхгүй. Тэгээд энэ хэд маань одоо цаашаа тэгээд анхаарах бах тийм ээ. Бидний одоо хэлж ярьж байгааг бол энэ судлаачид хэлж ийн анхаарах хэрэгтэй байна гэж хүлээж авал өрсөнд сайн тийм ээ. Тэгэхгүй бидрийг одоо чухамуулаа тэгэл ингээл одоо бах байдгаараа байгаад ах юм бол тийм. Ингээл хөгжихгүй гацаад үлдэн шүү дээ. Нэрээ хоцрогдлоо таны хэлэхээр нэрээ бодохоор байгаа юм биш үү? Би л сүүлд танин юг баримтат киног үндэсний телевизийн сүлнийг харсан юм байна. Ахиж юу баримтат кино үзээгүй. Дандаа орчуулгын кинонуудыг үзээд National Geographic орчуулаад тавьсан байдаг ч юм уу. Тэгэхээр нэрнгээсээ ингээ харахаар таны хэлдгээр нөгөө entertainment телевизүүд маш их байгаа юм байна. Монголчууд ер нь угаасаа ингээд нэлээд ажиллаад байхад бол нөгөө авьяаслаг монголчууд Voice of Mongolia гэдэг тийм entertainment яг түн шиг гэдэг ч юм уу. Тим юмнээр айгүй үзээд байдаг болохоос шул яг амьтны ертөнц мөртөнц шиг ч юм уу хэл сурдаг ч юм уу. Тиймэрхүү юмнээр баг байдгүй юм биш үү ялтчихгүй. Тэгэхээр энийг үндсэндээ бид нар асуудал гэж харах хэрэгтэй. Асуудал ер нь эн чинь яг бид нар сайн хэлж штэ тэр шоу үзээд байна гэдэг чинь бол үзэгчдийн бурууч бас биш байхгүй тий. Үзэгчд үзэх юмгүй болол одоо үзэж байгаа юм л тэр штэ тийм үү. Гэтэл маш сонирхолтой хэлбэр. Одоо бид нар баримтат кино гэж яриад байгаа юм байна тий. Одоо та хараараа Netflix дотор баримтат киноны юм тусдаа болон байж байгаа те. За манай Univision эднэр ч гэсэн байж идэг. Үнэхээр сонирхолтой сайн кино хийх юм бол тэрийг үнэлээд ингээд явчих болдог тийм үү. Ер нь телевизийн чинь өөрийнх нь нэг контент байх ёстой. Одоо баримтат кино гэдэг бол сэтгүүл зүйн одоо бүтээл багхгүй юу? Уран сайхны кино бол одоо урлагийнхны хийх ажил биш үү тийм үү. Гэтэл баримтат киног бол сэтгүүл зүй хийж явах хэрэгтэй. Сэтгүүл зүй сэтгүүлчид одоо зохиолоо гаргаад хүмүүстэйгээ уулзаад яриа хөрөг аваад дүрсээ агуулгаа гаргаад тийм үү. Ямар нэгэн асуудлыг дэвшүүлээд ингэ явж явах хэрэгтэй. Гэтэл баримтат кино зардлагтай учраас манай телевизийнхэн хийдгүү байх гэж бодож байна. Хийж чадахчгүй байж магадгүй бас тийм үнэхээр. Яагаад юм мэдэхгүй одоо. Тэгэхээр одоо тэр танин мэдхүйг сонирхолтой байдлаар өгнө гэдэг чинь тэр шүү дээ тий. Одоо нэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу өдргээл тий. Дээр үед бол анхаа алтан хонх гэдэг нэвтрүүлгүүд байлаа шүү дээ. Алтан хонх гэдэг нэвтрүүлгийг би хөтөлжсэн байхгүй юу? Тий. Би алтан хонхдаг олон жилийн өмнө орж ирсэн шүү дээ. Тийм үү. 10 жилийн хүүхдүүдээс хашаад самбар өргүүлээд асуулт асуудаг шүү дээ тий. Анхаа энэ хоёр чи яг нэг ижил нэвтрүүлгүүд хэлбэр нь л өөр болохоос тий. Ийм нэвтрүүлгүүд одоо гарч ийн үү гэх ч юм уу те. Яагаад ингэ алга болцсон бэ те. Ингээд сайн юм улам цаашаа ингээд өгөлдөржүүлээд улам сонирхолтой болгоод хэлбэрийн хувьд сайжруулад ингээд явах хэрэгтэй адил ингээд зогсооцсон байгаа нь бол дутагдал байхгүй. Тэгэхээр энэ асуудал те. Нөгөө соён гэгэрх нөгөө танин мэдхгүй энэ одоо сэтгүүл зүйн том үүрэг нь бол ингээд орхигдчиход байна шүү дээ те. Тэгэл нөгөө стресс бухимдал нөгөө ус төрчдийн яриа. За тэгэл эсвэл тэгэл нэг тэрийг мартаж нэг ганц нэг хүний дуулж байгааг одоо үзэж баясаж тийм ээ. Манайд бол одоо тийм дуулж байгаа шоу бол ерөөсөө одоо багтаагүй ихж чинь гэж бодоод байгаа шүү дээ тийм. Тийм дуучин хүн чинь бол одоо ер нь бол үнэхээр авьяасаараа л тэгэл одоо сайн дуу хийгээл клип хийгээл тэгэл угаасаа олон танигдах хэрэгтэй үстэй тий. Гэхлийн механикаар одоо ингээ нэг юм дууны тэмцээн заавал хийгээл Монголд одоо яг байдаг л да дэлхийн олон орн байдаг. Ихтэй
хэдэн сая зах зээлтэй хүнээс тэнд дуучин шалгуурлах гэдэг юм те. Манайх чинь 3 сая хүнтэй байж байгаа хэдийг нь дуучин болгох гэдэг юм те. Тэгээ би бол тэрнээс өрөөсөө тийм юу хаадаг штэ. Тэр үед Universe Based Song гэж нэвтрүүлэг байсан. Тэрийг анх харж исэн те. Эхний 1-2 season айгуу сонирхолтой байсан. Монгол хүүхдүүд чи ямар авьяастай юм бэ те. Гадны хэл дээр ингэ сайн дуулдаг юм биш те гэд. Тэгэл тэрнээс хоошоо бол ерөөсөө сонирн биш болсон тий. Тэгэд энэ мэдчлээ. Энэ л цэвэр entertainment л гэж харах хэрэгтэй л дээ нэг. Эндээс нэг юм авах гайд ах хэрэг байхгүй зүгээр чамайг хөгжөөж чадчихна үгүй юу гэдэг нь л сонирн байгаа юм л та. Гэхдээ одоо ингээд зөвхөн ингээд нэг хүн дуулж байгааг хараад хөгжөө суугаад ах тий. Бидний хувьд тий хангалтгүй байна шүү дээ. Одоо бид хөгжих хэрэгтэй байна. Монголчууд тийм үү? Юм мэдэх хэрэгтэй байна. Энэ толгоонд юм хийх хэрэгтэй байна. Боловсрох хэрэгтэй байна. Тэг хүн болгон урдах ажлаа маш сайн хийх хэрэгтэй, чаддаг болох хэрэгтэй байна тий. Тэгээд дэлхийн нийтэд ингээд хөгжилд хөл нийлүүлэх хэрэгтэй байна. Гэтэл ингээл өдөржингөө очиод ажил дээрээ фэйсбүүк ухаж байгаа л орой очиод тий. За ингээл амрыг айл тэгсэн зургатаа асаасан нэг хүн дуулж идэг тэрийгэ үзээл тий. За ямар гоё дуулдаг юм бэ? Мессежээр саналаа өгье гээл тий. Тэгэл ингээл унтчихад штэ тийм үү? Тэгэл хүүхдтэйгээ зуралдаал ингээл одоо ингээл тий ахын амьдралдаа ингээл явсараа 2-3 цаг төгжрэн тий монголчуудын амьдрал. Тэгээд ингээд конес фильм олох гэдэг шүү дээ. Тэгэхээр сэтгүүл зүйн үүрэг бол чи дөрөв хэлсэн шүү дээ энэ боловсролын байгууллага хүнийг мэдээж тийм үү энэ суурийг тавих хэрэгтэй тий. Суурь мэрэгжлийн мэдлэг болгож байна. Ерөнхий боловсролыг олгож байна. За ихтэй хүн ерөөсөө насан туршдаа суралцах хэрэгтэй тий. Манай энэ өгж байгаа тэр саяхан хэлж байгаа энэ институтууд одоо үнэхээр чанартай байж чадж гин үү? Манай гэрийн хүмүүжил гэж ирдэг. Аав ээж болгон хүүхдээ мундаг сайн гэрийн хүмүүжилтэй болгож чадж гин үү? Тэ? Өөрсдөө боловсрол муутай хүмүүс, өөрсдөө тэр ингээд нэг дуучны дууг ингээд сонсоод хамаг цагаа бардаг хүн хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм? Тэр хүүхдээ юу гэх юм те? Тэгэхээр энэний хажуугаар давхар сэтгүүл зүй хэвлэл мэдээллээр дамжуулаад тэр хүмүүсийг бас хүмүүжүүлж боловсралтай болгож явах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр нь л одоо дутагдаад байна л гэж харагддаг байхгүй. Тэгэхээр яалтчгүй нэрэл тийм байна дөө. Олон ангит киног би Монгол телевиз боловсруулалт хийж байгааг л харсан. Соён гэгэрүүлэх ажлыг боловсрал хийж байгааг л харсан. Тэгээ ер нь бусад телевизүүдийг ингээ харахаар соён гэгэрүүлэх ажил айгүй хомс юм байна. Яалтчгүй тийм. Олон ангит кино бас сонирхолтой шүү дээ. Ер нь бол бас ингээл урлагийнхны хийх ажил юм шиг мөртлөө. Одоо энэ гадны том телевизүүд бүгдээрээ л тийм байдаг те. Одоо KBS энэ солонгос олон ангитай кинонуудыг бид нар өөрсдөө хийж чадахгүй байгаа болохоор л ингээл импортлол авчраад үзээд нь шүү дээ тийм үү. Одоо ингээл орос кинонууд гарч идэг, турк киноч гарч байгаа шиг те. Энэ кинонуудыг бид нар хөдөлж авч ингэж гарах биш. Энд чинь тэр тухайн орных нь нөгөө соёлын яваад байдаг, тухайн орны зөөлөн өвчний нөгөө бодлого юу ч гэдэг үлээ те. Энэ юмнууд нь явж идэг учраас бид тэр орондоо ингээд уусаа, тэр орныг шүтээд те. Ингээд гоё юм байна гэд. Гэтэл бид нарт үзүүлж харуулах юм байна уугүй юу? Байхгүй л одоо хийхгүй ахын зүйл бах л та тийм. Үнэхээр одоо тийм. Гэтэл түүхээс ахуулаад одоо тэг асуудлыг ч гэсэн гаргаж ирж болно шүү дээ. Заавал болохгүй байгаа юм биш тийм үү? Одоо тэр солонгос кинонд чинь дүүр нь одоо хэрүүл гарч идэг үстэй тийм. Шаалт. Нөгөө тий одоо нөгөө нэг корпорацийн тийм ээ нэг юм гэрүүл гараал тэрийг нэг хүргэн болж нэг юм уу эсвэл бэргэн болж нэг хөөхд очиол те тэрийг нь аав ээж нь ингээл ягаал тэгэл бөөн хэрүүл оруулал ийм юм чин тийм ямар ч нийгэмд байдаг асуудал واخгүй юу нь бол те ийм асуудал байна шүү гэд ингээл үзүүлээл тэгэл тэрийг 100 анги болгоол ингээл гаргачихж штэ тийм үү тэр шиг биднэрт одоо ямар хэрүүл оруулаад бид нар хэрүүл оруулаач гэсэн тийм ээ эн чин болохгүй шүү гэд хүмүүст бас нэг зөв өнцгөөс нь харууллаа те. Тэгээд ингээд асуудал байгаа бол тэрийг асуудлаа ч гэсэн хамаагүй борлуулал та тийм үү гэж л харагдаад идэг. Зөв. Одоо нэг ийм сонирхолтой үе бид нар ирчээд байна л да. Хүн болгон гар утастай, хүн болгон интернеттэй, дататай, таны төрөө хэлдгээр бүгд мэдээллийг үнэгүй авч болдог болсон. Одоо энд ямар нэгэн байдлаар одоо энгийн иргэн
одоо төрийн вебсайт руу ороод тоо статистикийг сайхан барьж аваад тэгээ өөрөө найруулж бичээд цацаад байдаг болчиход байна. Ийм одоо сэтгүүлч биш хүн хүртэл нийгмийг мэдээлэлээр хангаж соёнгийн эрүүл үүрэг хийж баг зэрэг ч гэсэн чадаад байгаа тохиолдолд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгцээ нийгэмд юу хэр их байна. Харин гэж бодогдоход хүргэдэг тийм ээ. Одоо иргэний сэтгүүл зүй бол аль эртнээс л байсан зүйл л дээ. Ер нь бол ихтэй одоо энэ технологиод хагаад бол илүү одоо эрчимчилээ тийм. Энэнтэй мэдээж хойно нь биш урд нь явах хэрэгтэй хэвлэл мэдээлэл. Илүү мэрэгжлийн гэдэг талаасаа тий. Тэд нэг хүн одоо энд гал гарч ийна гэд ингээд зураг бичлэг хийгээд яг хажууд нь байсан юм чинь мэдээж хамгийн түрүүнд л үзүүлнэ шүү дээ тийм. Гэтэл манай хэвлэл мэдээлэл очиод бас яг нөгөөдхнөөс ялгархгүй тийм үү. Бас нэг лайв хийж аваад ингээд нэг төлөлт стенд ап хийсэн болоод ингээд яваад өгч нь бол хангалтгүй байгаад байгаа байхгүй. Энэ яагаадгаар юунаас болов? Сая манай дээр газын дэлбэрэлт болсон шүү дээ. Тий, дашванцлын. Тий, тэрийг энэ тэнгэр телевиз их сайн сурвалж ирсэн шүү дээ. Нөгөө нэг гиж юу вэ гэд нэвтрүүлэгтээ тэднийх чинь хамтарч ажилладаг. Тэгээд тэр шинжлэх ухааны талаас нь газ гэж юу юм бэ гэд ингээд тайлбарлаа. Тэ мэрэгжлийн хүмүүс ирээд ингээд энэ тэр байшинд гарсан тэр тархалт маргалтын хүртэл нөгөө барилга талаасаа ингэсэн байна гэ барилгын инженер хүн ирээд чирж явах шиг те тэгж мундаг янзын тоомлж байгаа байхгүй. Тийм л одоо сэтгүүл зүй байх хэвээр. Тэгжээж л тэр одоо хүн болгоноос те хүн болгоны гар утсанд байгаа тэр мэдээллийг салгах хэвээр байхгүй. Энэ юу н хүмүүс тэр хүрдэг бол. Одоо тэгэл хүмүүс хүргэх хэвээр тэгээд гой үлгэр жишээ харуулах хэвээр байхгүй. Бид нар тийм юм байдаг гэдгийг мэдэхгүй те тэгдэггүй учраас ингээд юуг нь үздэг, телевизээр юуг нь үздэг. Телевиз асаагаад хэрэггүй нь утсаар л харчаа идэв. Пост харчаа гэл ингээ өнгөрчөөд байгаа болохоос тэг үлгэр дуурайл үзүүлээд ийм мундаг сурвалжлага байж болдсон шүү гэд ингээд нэг 5 10 телевиз ингээ харуулчихад хүн телевизээр л энийг өстө үзэх ёстой шүү гэ те алдалгүй үзэх ёстой шүү гэд телевиз асаана үсттэй. За ер нь бол ярил ялчгүй тийм байна. Хүмүүс бас нөгөө нэг бодох ёстой байх нь шүү дээ. Телевизээр буюу мэргэжлийн сэтгүүлчдээс гаргаж бэлтгэсэн хэвлэл мэдээллийг илүү үзэх нь одоо илүү олон өнцгөөс харсан, илүү нарийн анализ хийсэн, одоо мэргэжилтнүүдийн оролцоо илүү хамрагдсан, илүү үнэн бодит байх баг. За энэ яг гол асуудал чинь эндээс эхлээд байгаа шиг байна. Сүүлийн үед ялтч хүн болгоны интернетийн хэрэглээ нэмэгдээд л бүгд бараг дор бүрнээ сэтгүүлч мэргэжилтэн эрдэмтний өмнөөс ярьж эхэлснээс үүдэлтэй нэг том асуудал гарч ирж байгаа нь юу вэ гэхээр худал ташаа төөрөгдүүлсэн тийм мэдээллүүд нийгэмд айгүй их гарч ирээд байна. Сүүлийн үеэс ингээд хараад үзэж байхад вакцины хэрэг явдал маш их яриглаа. Вакцины хэрэгтэйг нь хэрэггүйг нь бүү маргаа. Ковид бол ингэсэн гин тэгсэн гин бүү маргаа. Ерөнхий сайдын асуудал гээл ерөөсөө ингээд харахаар манай улсад бол үндсэндээ интернетийг ингээд харж байхад маш их худлаа мэдээлэл үнэтэйг хамт холилдоод зунгаарлаад яг аль нэгдэг мэдэхгүй болчиход байгаа шиг байна. Энийг заримдаа ингээд би одоо жишээ нь хувьяасаа ингээд сайн судлаад үзэхээр баг энэ юутай холбоотой юм болов уу эсвэл бодогдоод эхлэхгүй юу. Нөгөө түүх уламжлалт талаасаа монголчууд чинь нөгөө ингээд жиг жог мэдээ шар мэд юм уу одоо ховжив тийм юм жоохон сонирхолтой. Тэгээд энэ нь цахимжаад ирсэн чинь бүр нийгмийг хамарсан далаацтай болоод явцсан юм шиг сүлдээ тэг санагдаад их чи. Энэ хэвлэл мэдээллийн салбарт ингэж их худал мэдээлэл гарч ирээд байгаа нь нийгмийг ингэж их хоосон айдас чичиргэлд автуулаад байгаа нь одоо бид нар яг яах ёстой юм бэ одоо яана. Ингэж явсаар байгаа сүлдээ мэрэгчлэнүүдийнхээ үгэнд хин ч итгэхэ болоод бүгдээрээ л нөгөө вакцины хортой гэж хэлсэн учраас л хортой байх хэрэгтэй гэдэг бодол ч юм уу. Иймэрхүү нөгөө мэрэгчлэнүүдийнхээ сонсгоо болчвол яана. Эдгээр яаж тэмцэх вэ? За энэ худал мэдээлэл гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарт бол бас байгаад байгаа юм биш тийм ээ. Ер нь бол цахим одоо орчинд тийм үү? Их дарах чинь яг гэвэл тэр түрүүний нэг хүн болгон гар утастай болсон хүн болгон пост бичиж байгаа нийтлэгч болсон учраас тэгэхээр ер нь бол худал мэдээллийг одоо илрүүлэх хэрэгтэй тий. Нэгт одоо сэтгүүлчид бол нэгтэлж байгаад ингээд яадаг бол хэрэглэгчид бол ингээд шууд итгэж өмсдөг гэж штэ. Тэгэхээр баримт шалгах одоо энэ зүрийн арга хэрэгслүүд байж идэг. Одоо тусдаа ийм
байгууллагууд байж гин те. Одоо факт чекийн дэлхийн том сайтууд байж идэг, редакцууд байж идэг. Манайд факт чекцэг имэн гэдэг ийм сайт ажиллаулдаг манай Монголын баримтчилах холбоо байгаа. Эдгээр одоо нэг фэйсбүүктэй одоо эдгээр чинь ингээ гэрээтэй тэгээд үнэхээр одоо удал мэдээлэл бол ингээ удал мэдээлэл байна гэд ингээ гарч ирдэг тийм ээ. Ийм хэмжээнд бол байгаа. Тэгэхээр юу гэдэг аргачлалын хувьд бол зүгээр их үүсвэрийн шалах хэрэгтэй байдгийг. Ер нь бол нөгөө юм чинь ингээл одоо нэг манай эренгийн сэтгүүлчд ингээд ажиллаад явж байхад ингээд доороос нь ингэж мөшгөж явсаар байгаад их үүсвэрийг олоод ингээд явдаг шиг. Их үүсвэр нь хаанаас гарсан бэ? Анх нэг хэн хэлсэн бэ те? Анх нэг зураг тавигдсан байвал бичлэг тавигдсан бол энэ бичлэгийг анх хэн нийтлсэн бэ гэдгийг нь л гол нь олохоос эхэлт юм л та. Тэгээд тэр нь одоо үнэхээр албаны одоо их сурвалж мөн байна уу? Эсвэл зүгээр одоо хувь хүмүүс одоо тоглоом шоглоон болгоод нийтэлсэн байна уу те? Цаг хугацааг нь бас харах хэрэгтэй байдаг. Мөн 2-3 жилийн өмнө болсон үйл явдлыг өчигдөр боллоо гэл те. Улс орны андуурал те. Тэнд тийм одоо бөмбөгдөлт болж байна гэхээ шал өөр улсын, өөр газар улсын юмыг тавьдаг ч юм уу те. Ингээд явчихдаг юм. Тэг ингээд мөшгөж хөөгөөд ингээд баримт шалгадаг. За тийм төлс ч одоо зөндөө байдаг. Энийг бол зүгээр ихтэй зүгээр өргөн хүрээнд учир шалтгааныг аваад үзэх юм бол бас л нөгөө мэдээллийн боловсрал гэдэг юмтай л холбоотой. Тэр өгж байгаа ч тэр авж байгаа ч тэр тий. Хүн өөрөө худал мэдээлэл тарааж байна гэдэг маань өөрөө тэрэнд итгэж үнэмшсэн. Үнэн гэж бодож иж болно тийм үү? Зориудаар одоо би худал мэдээлэл тараагаад байдаг хүмүүс бол цөөхөн байх тий. Байдаг л да гэхдээ өөрөө ямар нэг юмд итгэцэн тийм өөрийнх нь суур боловсрал маш боо. Одоо тэр вакцин дээр ярьж гин гэж штэ. Шинжлэх ухаанд итгэдэг үү тийм үү? Одоо юу гэдгийг мухар сүсэг за тэгэл одоо янз бүрийн өөрийн гэсэн нэг тийм итгэл үнэмшил бий болцсон те. За тэгэл энэндээ ингээл болоод хардаж сэрддэг те. Өөрөө тэр вакцин дотор орсон тэр бодис нэг ширхэг юмыг мэдэхгүй. Гэтэл вакцин бол хүн алдаг амар идэг гэж итгэж үнэссэн байдаг байхгүй. Тийм учраас ингээд трийг ингээд бүр маш өөртөө итгэлтэйгээр ингээд үзүүлж харуулдаг те. Цаашаа ингээд тараадаг. Яг ямар ч юмд одоо сайн муу гэж байгаа шүү дээ тийм ээ. Яг сайн муу вакцин гэж байдаг бах. Хугацаанд ууссан вакцин гэж байдаг бах тийм үү. Гэхдээ вакцин гэдэг маань өөрөө тийм ээ маш одоо муу хортой зүйл юмаа гэдэг бол өөрөө шинжлэх ухаанцсан энэ одоо 21-р зуунд бол маш тэнэг ойлголт байхгүй. Тэгэхээр энийг цааш нь түгээж байгаа. За тэгээ энийг нь нөгөө хүлээж авч байгаа хүмүүс гэдэг маань нөгөө л одоо боловсрал таараа хүмүүс, суур тийм ээ ойлголт мэдлэг таараа хүмүүс ингээд тэрэнд итгэж үнэмшээд яваад байдаг л та. Тэгэхээр бол яг тэрийг л одоо цаад утгаар нь дөрөвний л нөгөө соёнгийн гэрүүлэх боловсралтай болох мэдлэгжүүлэх гэдэг л асуудал. Би нэг юм судалгааны тайлан уншижсэн. Тэрэн дээр ингээд яг энэ худал мэдээллийг бариад авсан байсан. Disinformation гэж бичээд байгаа гадаадаар монгол руу орчуулахаар төрөд үсэн мэдээллийг орчуулсан байлээ. Тэрийг яагаад ингээд энэ айгу аюултай шүү гэд бичсэн байсан болоо гэд үндслийг харахаар төрөд үсэн мэдээлэл бол 50% нь үнэ, 50% нь худлаа. Тэгэхээр нөгөө нэг үнний ортой худал учраас ингээд яг худлаа хичлэхэд хэцүү болчиход байгаа. 50% нь учраас. Тэгээ яг үний юм уу гэхээр бас хэцүү болчиход байгаа. Бүр нөө фейк ньюс буюу худал мэдээлэл нь бол бүр өстө итгэх аргагүй. Одоо би ягаад вакцин сая жишээ авсан бэ гэхээр нэг юм сони юм олоо уншчихгүй юу? Вакцин хийлэхээр гений өөрчлөлттэй болоод тэгээд хүүхэд нь хүн биш төрн мөрнө бичсэн байсан байхгүй юу. Тэгээд бүр ямар чулуугаар шийдэг болж биш үү. Тэгэнгүүт чи чинь айгу сонин байдал үүсгээд. Тэгээд нөгөө нийгэмд бол хүмүүс айгу их сэрэмжлээд айгаад эхэлж байгааг нь бол тэр судлаач болго тайлбарлах тэр нь бол 50% нь үнэн худал хоёрыг холцсон учраас бид нар яг энийг нөгөө нэг үнэн гэд нөгөө факт чек буюу нөгөө их үүсвэрийг нь харахаар үнэн ч юм шиг тэгээ худлаач юм шиг тэнгүүт яг итгэхгүй яах вэ гэдэг дээрээ хүн ингээд мэдхээ болонгуудаа за ер нь аюултай баг.
Тэгэхээр ер нь жоохон гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингэж нөгөө сэтгэл зүгээр нь айгүй их дайрдаг, хэцүү байдалд оруулдаг гэж бичсэн байсан. Тэр ч магадгүй нэрээ тийм баг. Тэгээ жоохон судлаад үзсэн чи ингэж гарч ирж байсан. Тань дээр яг надад бодлоо хэлээрэй. Би яг энийг асуумаар одоо тухайн ингээд нийгэм үнэн худал мэдээллийг ялгаж сурахын тулд тэр суурь боловсрол бага ангиас нь орох хэрэгтэй гэдэг. Америкийн сургалтын хөтөлбөрийг ингээд харсан чинь 1-ээс 3 дугаар анги, 4-өөс 5 дугаар анги тэргээд тэрэн дээрээ мэдээлэл гэж юу юм, мэдээлэлтэй яаж харьцах ёстой юм, мэдээллийг бусдад түгээхийн тулд яах ёстой байдгийг, худал мэдээллийг бид нар яаж сурах ёстой, ангилах ёстой байдгийг гэдэг хүүхдүүдэд ингээд багаас нь заадаг гинэ. Тий. Манайд бол тийм байхгүй шүү дээ. Манайх бол бага ангийн боловсрол бол шууд нөө соёуд систем буюу зөвлөлт толгойд улсын үед хийлэгдэг байсан арга нь ингээд өнөөдөр хүртэл явцсан байгаад байдаг юм шиг байна. Тэгэхээр ингээм манай улсад ер нь ингийн хийвэл ер нь хэрэгтэй болов. Нөгөө таны түрүү хэлдгээр боловсрлоос нь ингэж хөөвэл энэ зөв арга байж чадах болов. Энэ Монгол хүнд ер нь хэр тохирох бол. Тий яг үнэнд тохируулах одоо тохирох хэвээр. Ерөөсөө хүн багаасаа л юмыг маш сайн өөрийн болгодог шүү дээ, тий. Ер нь тэгэл насаа явах тусам хүний нөгөө нэг буруу үзэл бодол итгэл үнэмшил чинь ингээд нэг бол харч болол ингээд байж гин, тий. Тэрийг өөрчлөх хэцүү. Гэтэл багадаа үнэхээр хүмүүстүүд одоо тэр мэдээллийн боловсрол, ер нь боловсрол гэдгийг нөгөө суур өнцгөөс нь ахуулаад зөв ойлголт өгөх юм бол тэгээд өөрөө хүн цаашаа одоо энэ технологи рүү идэр хүүхдүүд чинь өөрсдөө айхтар цаашаа тэрийг өөрөө судлаад үзээд хараад ингээд явчихна, тий. Тэгэхээр багаас нь яг үнэ зөв. Ямар ч одоо мэдлэгийг, тийм үү? Ямар ч ойлголтыг бол хүнд багаас нь өгөх ёстой. 10 жилийн хичээлүүдэд бид нар аш хангалтгүй одоо эрүүл мэндийн хичээл гэдэг юм уу? Аш хангалтгүй ордог хичээлүүд байна шүү дээ, тий. Энд чинь тэрэн дээр л орчих асуудал байхгүй. Эрүүл мэнд гэж юу юм? За хүн дархлаатай байх хэрэгтэй юм байна. Дархлаатай байх юм бол эрүүл байх юм байна, тийм үү? Тэгвэл вакцин ямар үүрэгтэй юм те? Тэр одоо гадны вирус, гадны биеттэй тэмцэж байгаа дархлаа, тийм үү? За тэргүүл тэрийг яаж олох юм? За ингээд одоо энэ лам бурхны вакцин гэдэг ингээд байж яадаг бахан шүү гэл ингээд 10 жилд нь л орчих хэрэгтэй байхгүй те? Гэтэл одоо бид нар ингээд нэг 40-тай, 50-тай, 60-тай ага анаа нарыг одоо сургууль хүмүүжүүлэх гээд ингээд зовоод байна шүү дээ, тий. Тийм биш. Бүр багаас нь л. Тэгэхээр энийг тэр боловсрол юуных нь сургууль соёлын газарч тэр аюул мэдээллээрээ ч гэсэн давхар ойлголтыг өгжлөх хэрэгтэй байх. За би таньс одоо ганц асуусан. Би бүр энийг асууя гэж яг дээрээс бодож ирсэн. Ямар сайхан үе таарва. За. Худалдагдсан сэтгүүл зүй гэдэг нэг ойлголт байна. Өнөөдөр нам өөрийн гэсэн телевизтэй сэтгүүлчтэй юм байна. Компаниуд өөрийн гэсэн телевизтэй сэтгүүлчтэй. Тэднийх нь хийгээд байгаа гол ажил нь юу вэ гэхээр нөгөө эзнээ дандаа магтан сайшаана, муу муухай одоо юмнаас авран хамгаална. Сэтгүүл зүйн хувьд энэ хэр зөв юм бэ? Нэгт хэрвээ энэ асуудал муу юм бол бид нар энийг яаж даван туулах ёстой юм бэ? Энэ байх ёстой зүйл юу муу юм? Энэ угаасаа байдаг зүйл юм уу? Яг бид нар энийг юу гэж харах ёстой юм бэ? Худалдагдсан сэтгүүл зүй гэдэг. Тэгэхээр би оюутан байхдаа 2 дугаар курсыг багал курс байсан юм да. Ер нь ойлголт багал байна шүү дээ тухайд. Тэгсэн Баабар ингээд оюутан залуучуудтай уулзах гэж байна гэдэг тэр үг залуучтай хөгжлийн ордон дээр очиод лекцэнд нь суужсэн байхгүй. Тэгээд би ч бас их том юм асууж байгаамаа. Санал манал хэлж байгаа байхгүй хүртээ. 2 юм хэлсэн. Нэг нь асуулт, нэг нь санал маяг. Нэг нь болохоор ер нь одоо нэг багш нар маань бас тэгдэг л байсан л да. Одоо ч гэсэн бид нар бас тэр зарчмыг бол нэг талаараа барих хэрэгтэй. Нэг олон тэнцвэртэй мэдээлэл гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр олон ургуулж үзэл гээд хүнээс өөрөөс нь гарч байгаа тэрийг тэнцвэртэй мэдээллээр ингээд хүмүүст хүргэх хэрэгтэй. Энд нэг хүнээс авсан бол нөгөө хүнээс нь бас давхар суух ёстой л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэр зарчмын хувьд бол их ойлгомжтой зүйл. Тэр бол мэдээлэл дээр бол өдөр тутмын дээч байдаг юм уу те үйл явдал. За харин сурвалжлах сэтгүүл зүйдэр ч гэсэн байх ёстой л зүйл.
Үнцэг гэж нэг юм бас байдаг байхгүй юу те. Тэр бол хүн буруу үнцгийг одоо юу гэдгийг мэдсээр байж одоо энийг л гарах ёстой гингүүтээ очивол бүхэл бүтэн нэг тийм 2-3 цагийн нэвтрүүлэг тэр хүнээр одоо буруу авилга авсныг хүнээрч үйдэг юм уу тийм үү? Одоо юу гэдгийг үнэхээр болохгүй бүтэхгүй юм яриад байгаа нь үнэн тийм хүн дээр очиод ингээд тэр телевизийн эфир тэр цагийг те барах хэрэг байна уу гэдэг асуудал байдаг байхгүй. Гэтэл түрүүн би хэлсэн шүү дээ сэтгүүлч хүн өөрөө зөв үнцгтэй байх юм бол зөвүүл мэдээлэл тэндээс гарна те. Гэтэл худалдагдсан гэдэг маань болохоор ингээд байгаа байхгүй. Тэр түрүүний Бабрын яриагаа дуусгач. Тэгээд энэ л орно те. Тэгээ би асуусан байхгүй. Тухайн үед нөгөө өдрийн сонин ер нь их тийм эрх баригч намыг их шүүмжилдэг. Одоо энэ тухайн үед Монгол ардын явсгалт нам гэж байсан те одоо ардын нам. За тэгээд одоо Баабар ч өөрөө нэг ардсан намын хүн байсан. Тэгээд сүлдээ чөлөөт нам босуулсан. Тэгж хэлжсэн байхгүй. Өдрийн сонин ингээд ардын нам ардсан намын талын линк юм гэж бичээд ах шиг байх юм. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Уг нь энцвэртэй байх хэрэгтэй үстэй гэдгсэн. Ер нь дэлхийн энэ олон хэвлэл мэдээллийг харахад тийм ээ тэнцвэртэй 100% тэнцвэртэй газар гэж хааж байхгүй гэдэг тийм. Тэгээд дараа нь би одоо ингээд судлаад одоо энэ олон дийлэн хэрэгслүүдийг үзэж хараад байж хахад бол тэр үнэн байгаа байхгүй. Одоо жишээ нь Трампыг одоо CNN бол айхтар шүүмжлэн те ил тод шүүмжлэн тийм шүүмжилнэ гэж байгаас та нам аавна гэж байгаа л тэгэл шүүмжлэн те гэтэл тэр Fox News эдэр бол эсрэгээр хийж байх шинжтэй те тийм болохоор энэ бол нөгөө түрүүний л бидний нөгөө социалист сэтгэлгээ авахгүй те яг одоо юу гэдгийг ийм байх ёстой гэдээ ингээд баригдаад тэгээд одоо орчин үед чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг маань тэр нэг хүн өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж болно гэсэн л үг байхгүй юу. Тэгэхээр хүн өөрийнхөө хэвлэл мэдээлэлтэй байгаа хүн чинь өөрийнхөө сайхан талуудыг бол одоо үзүүлж харуулахад асуудалгүй байхгүй юу. Тийм ээ. Үнэхээр одоо өөрийнхөө сайн юмыг тийм ээ хийсэн ажлыг ч гэдэг юм уу ингээд нэг хэлээд яриад өнгөрөх ч гэдэг юм уу. Тэр нь худлаа биш шүү дээ. Худлаа биш болно. Тий. Тийм учраас ардсан намч нэг телевизтэй, ардын намч нэг телевизтэй байх бол эрүүл үзэгдэл байхгүй. Тэгээ энэ хүмүүс ингээд өөрсдийнхөө мэдээллийг өгнө. Хэрэглэгчид харин сонголтоо хийх нь шүү дээ. За би чи өөр ардсан намыг сонсох дуртай бол ардсан намын телевизийг л үз, тэ. Тэгээд одоо юу гэдэг эсвэл альч намынх биш бол ингээд бүгдийг үзээ те. Ийм юм болсон юм байна штэ гэдэг ингээд өөрөө хэрэглэгч өөрөө тэр тэнцвэртэй мэдээлэл ингээд олж авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Худалдагдсан гэдэг байгаа хүмүүс юу гэлээд нэг гэхээр үнэхээр болж болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тийм үү. Одоо тэр авилга хэл ахуйд автагдсан ч гэдэг юм уу, буруу бодлого явуулж байгааг нь магадгүй өөрөө мэдсэн ч гэсэн те. Зөвхөн тэднийг үзүүлж харуулад тийм ээ. За тэгээд нөгөө эсрэг намаа яадаг вүлээ? Эсрэг ус төрчийгөө одоо шүүмжилдэг шүү дээ тийм ээ. За бүр болохгүй бүр одоо өстой нөгөө форумч мэдээллээр тийм ээ гүтгдэг, хүчирддэг ч байдаг юм уу. Ийм мэдээллийг бүр илтэд одоо олон сувгаар тийм ээ. Нэг нэвтрүүлэг 17 телевизээр ингээд зэрэг гарч байгаа шүү дээ тий. Яг ингээд нэг оройн өвд оргил цагаар гэнэ 2-3 хоногийн давтамжтай ч байдаг юм уу нэг өдөр ингээд зэрэгч байдаг юм. Тэр телевизэд өөрийн гэсэн нийтлэлийн бодлого байх хэрэгтэй байхгүй. Би нэвтрүүлэг гаргахгүй. Манайхын оройн цагаараа энэ мундаг нөгөө өөрсдийнхөө тойм өөрсдийнхөө сурвалжлагыг гаргана. Өөрсдийнхөө одоо тэр өрөг нэвтрүүлэг. Өөрсдийнхөө тэр одоо баримтат кино гаргаж идэх юм уу те. Энэ наад нэвтрүүлэгч нь бол бидний нийтлийн бодлого нийцэхгүй юм байна. Таарахгүй юм байна. Гэж хэлээд ингээд баяртай гэд явуулдаг тийм одоо зоригтой гэх юм уу те. Тийм зарчимтай байх хэрэгтэй байхгүй. Ихгүй ингээ бүгдээрээ юу л өгөн тэрийг ингээд хамаагүй гаргаж яана гэдэг маань те.
Тэгээ энэ магадгүй зүгээр ил тод байдаг зүйл биш, хаалтын гэрээ, янз бүрийн цаанаа янз бүрийн юмтай байгаа. Тэгээ ингээд яваад байдаг учраас хүмүүсийн ингээд нүд чинь ингээд таглагдчихдаг. Тэгээд тэрийг одоо нөгөө өгж байгаа захиалж байгаа хүмүүс маань ингээл өөрсдийнхөө дур зоргоороо ингээл өөрсдийнхөө хийж байгаа бодлого ажлыг ингээд зөв юм шиг үзүүлж харуулад яваад идэг тийм. Хин нэгнийг одоо хэрэгтэн буруутан болгож харуулад идэг. Тэгээ ингээд л яваад идэг. Энэнд л одоо бэлтгэдэд байгаа хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс биш тэр хэний ч өмч үйж болно те. Гол нь зөвл дэлгэл үзүүлж харуулах хэрэгтэй байхгүй. Зөв. Бид нар бол ойлгохдоо эзэнтэй бол худалдагдсан. Аагүй тэр шиг хэлсүүтэй бүр тий. Эзэнтэй тэр чинь бизнес шүү дээ ер нь бол тий. Энэ ардсан улсад чинь бол чөлөө зах зээл явж байгаа үед тийм ээ хэн ч хувийн компани, хэн ч хувийн телевизтэй болж болно. Тэгэхээр гол нь зөв үннийг л ярих хэрэгтэй бахна шүү дээ. Зөв. За ингээл цаашаа хөгжөөд явна. За ингээд танд ямар ч бас маш их баярлалаа. За ингээд үзэгчтэй манай сонсын суралцсан подкастын маань ээлж дугаар энэ хүрээд өндөрлөө. За бидний нэвтрүүлгийг төвчээртэй сонсон үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийхээ одоо цаашдын амьдралд бас өндөр амжилт хүсье. Энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөё. Баяртай.